Жаргал гишүүнтэй санал нэг байна. Үндсүүлийн цэцгийн дүгэлт бол гарын үсэг ер нь цуглуулж яж бие дааж нэр дэвшгэрх мандатаа олж авах хэрэгтэй гэдэг шаардлагыг бол буруутгаагүй байна. Энэ 801 гэдэг чинь хүн амтайгаа харьцуулахад, сонгогчийн тоотойгоо харьцуулахад дэлхийн арчилсан энэ бусад улс орнуудтай харьцуулахад арай өндөр байх шүү гэдэг л нэг ийм зүйлийг хэлсэн байгаа юм. За хоёрдугаарт бол энэ хуульд нэг ийм тодорхойгүй заалт байна. Гарын үсгээ 21 хоногийн хугацаанд 801-ийнхаа хүнийг цуглуулна. За ингээд гарын үсгээ хянуулахын 7 хоногийн хугацаанд энэ гарын үсэг цуглуулах ажил маань үргэлжлэх юм үгүй юу гэдэг нь хуульд тодорхой бос байна гэж үндсүүлийн цэцгийн дүгэлтэнд багтдаг. За ийм ч учраас ийм тодорхой бус заалтыг дур зориг үзмжээр тайлбарлаж ялгамжтай байдлаар сонгуулийн байгууллага хэрэглэх боломжтой байшгүй гэдгийг хэлж өгсөн байгаа юм. За ер нь үндсэн хуулийн цэцээс сүүлийн үед гаргасан хоёр дахь энэ цэцгийн дүгэлтэнд хүний үндсэн эрхийг гагцхүү хууль заасан үндслэлээр хязгаарлах ёстой шүү. Тэр үндслэл нь өөрөө их тодорхой байх ёстой шүү. Тэр хуулийг хэрэглэхэд дур зориг үзмж ялгамжтай байдал тэгшэрхийн зарчмыг нуглах ийм боломж олохгүй байх ёстой шүү гэдэг ийм анхааруулгаас сануулгыг их тийм тооцоо судалгаа үндэслэлтэйгээр улсын их хурлд болон засгийн газар бусад байгууллагад хоёр дахь удаага би энэ шийдвэрээр дамжуулж өгч байна гэж ойлгож энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандж хүлээж аваад тэгээ хүлээж авсны дараа бол байнгын орооноосоо бас ажлын хэсэг гаргаад ер нь бол энэ ажлын хэсгийн ажиллах хуулиар томьёолол судалгаа үндслүүдийг бол үндсэн хуулийн цэц өөрөө энэ шийдвэртээ их тодорхой хийгээд өгсөн юм байна. Тэгэхээр энэ шийдвэрийн үндслэсэг заасан зөвлөдийн суулгаад манай сандаг өчрөх гишүүн ч гэсэн хэлж байна. Боломжтой юм гэдгийг бол итгэмжлэгсэн төлөөлөгчөөр оролцсон хууль тогтоогчийн хувьд л илэрхийлж байгаа. Тийм учраас хүлээгээд аваад холбогдох өөрчлөлтөө хийгээд явъя гэсэн юм саналтай. За алтай гишүүн микрофоныг өгье.